За арифметик дундаж гэж юу вэ? За түүнийг яаж олох вэ гэдэг талаар үзье. За тэгэхээр ангийн хүүхдүүдээс за гэр бүл нь хэдэн гишүүнтэй вэ гэдгийг асуусан гэж бодъё. За тэгэх юм бол 3, 6, 5, 4, 4 гэх мэтчлэн хариулт ирлээ гэж бодъё. Тэгэхээр эндээс 1, 2, 3, 4, 5, 6 хүүхдтэй байгаа юм байна те. 6 хүүхдийн мэдээлэл ирлээ. За энэний арифметик дундаж бол за энэ 6-аа бүгднийг нь хооронд нь нэмээд өөрөөр хэлбэл 3 дээр нэмэх нь 6, за дараагийнх нь нэмэх нь 5, нэмэх нь 4, нэмэх нь 3, дахиад нэмэх нь 4 гэх мэтчлэн бүгднийг нэмснийхаа дараа энийг нийт байгаа одоо юу хэдийн элемент байгаа тэрнийхээ тоон тоон гэсэн үг. За тэгэхээр эндээс нэмэх юм бол энэ хоёр нийлээд 10, 20, 25 болж байна те. 25-ыг хуваахан 6 буюу 4 бүхэл 6-ны 1 болж байна. 4 бүхэл 6-ны 1 гэдэг чинь хийдгэж явуулаа 4 гээд 1-ээр өгөөд 40 үлдээд 6-аар өгөөд 6 гэдэг юм байна те. За энийг бол одоо төгсөлгүй үед 10-ын батгаар бичих юм бол 4 цэг 1 гэд хаалтан дотор 6-гийн тоог нь бичдэг. Эсвэл 4 цэг 1 6 гэж дээр нь цэг тавьдаг байгаа тийм. За энэ бид айлгэр бичнэ. За тэгэхээр ерөнхий гол санаа нь юу вэ гэхээр арифметик дундаж гэж юу вэ гэхээр бүгднийг нэмж агаад хэдийн юм нэмсэн тэрнийхээ тоон тугах юм бол олддог байх нэ. За үнийг бол бас зүгээр дундаж гэж нэрлэх тохиолдолч бас байна. За тэгээд энэ элементүүдийн арифметик дундажаар гарч ирсэн энэ тоон заавал энэ өгөгдлүүд дотроо байх албагүй. Энэ дотор байхгүй гэж байна. Жишээ нь энд бол 4 бүхэл 6-ны 1 гэсэн гэр бүлтэй хүн бол байхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол бүгд 4-өөс нь арай олон одоо юу тань те гишүүнтэй байгаа юм байна шүү. Тэ 4 гарan л одоо гишүүнтэй гэр бүлтэй хүүхдүүд байгаа юм байна. Энэ 6 гэж ерөнхий мэдээллийг л авч байгаамаа.